За. Хашаалж идэв. Хар хорон сумын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн эцэг эхчүүдийн хурлыг та бүхэндээ хүргэх гэж байна. Бид аль болохоор тал бүрийнх нь байр суурийг харуулахар хичээлээ. Энэ сургуулийн захирлын сонгон шалгуулалтын үр дүн ихээхэн зөрчил тарьсан тул асуудлыг шийдэх гарцыг хаж энэ хуралд сургуулийн багш нар, эцэг эхчүүд, мөн захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа нэр дэвшигч нар оролцсон юм а. Ямар тэгж ташаа багшаа вэж агсан, ааваа вэж агсан гэх биш. Бас нэг тийм жагсч болохгүй гэсэн тийм баг цагдаа мөрдөө болсон байна. Энэ юу болж байна? Энэ ч мэл хүүхдийнхээ асуудал. Хүүхдүүд ирэхээ идэх ёстой. Нэрээ тасалж нэрээ байлгахгүй. Тэрийг одоо хааны хүмүүс захиргаа аваад төвний хяналтыг байгуулсан. Одоо сургуулийн захиргаа одоо бас хандмаар байна. Тэрийг би сандууд гомор байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бас энэ эцэг эхчүүдийн санал авсан байна. Тэр түүнийг за тэгээ эцэг эхчүүдүүд бас дийлэнх нь миний бодлоор ч гэсэн ер нь Жаданбаг захирал болгох зүйл яасан юм бэ гэж бодож ирсэн. Тэгэхдээ тэр оноо гин үл мэдэхгүй л дээ тэр жоохон тэр аймагтчаа шалгадаг гэсэн. Миний хувьд бол нэг ийм саналтай байна. Тэгээ тэр хүүхдүүдийнхээ одоо энэ сургуулийнхаа сурагчдын тэр ирээдүй одоо энэ төр чинь захирал болно болохгүй гэж хоёр энд байгаа бол хүүхдэл гохно шүү дээ, тийм ээ. Тэрийг бол яаралтай одоо энэ шийдэх хэрэгтэй байна гэж би хэлж байна. Тэгээд яагаад энэ одоо сурагчд нь тэгээд ар гэрийн эцэг эхчүүд тэгээд хахад одоо яг хөө мөрийнхэн хөтлөгийг дэвшүүлэн дээ хин ч гэсэн захирлуудыг гээд дэвшүүлнэ. Тэгээд одоо аймагаас заавал болгоод байгаа юм уу? Хэрвээ сурагчд нь ухаандаа ингийн шүү дээ. Цогцлмаа. Хэрвээ сурагчд нь дургүй. Бас багш ажилчид нь таарах юм байх юм бол цогцлмог захирал болсон байна одоо тэр хүүхдүүд чи юу бодох вэ? Тийм ээ. За хамт ажиллаж уусах явах те хамтраад ямар ч хүнтэй хамт ажиллаж чинь тэр багш нар чи ажиллаж байгаа. Тэр хүүхдүүд чи муу юм нөлөөлөх вэ? Тэрийг сайн бодоорой. Ийм юм хэлж энэ өшөө хэлэх юм алга. За тэгээ би СИА-гийн хүүхэн дүүгийн аав нь байна. За тэгээд энэ сургуулийн тухайд одоо би их олон юм уншмааргүй байна. Миний хүү энэ сургуулийг 2007 онд төгссөн. Би бол одоо энэ сургуулийн багш одоо тадэгч захирал болоод одоо энэ ажиллаж байгаа багш нарыг бол мэдлэгтэй, чадвартай, хүүхдийн төлөө зүтгэдэг ийм хамт олон гэж үнэлж байна. За тэгээд одоо бид захирлаа өөрчлөх талаар яригдж байгаа юм шиг байна. Нэгэн дээрээс томилогдж ирсэн, нэг нь болохоор энэ олон жил энэ сургуулийг бас хамтран зүтгэж хүүхдийн одоо мэдлэгийн төлөө зүтгэж байсан нөхөр Жаданбаг одоо захирлаар тавья гэсэн ийм сан зөрчилдөөнүүд гараад байх шиг байна. Одоо бол бид ингэж тэр нь гарна, энэ нь гарна гэж ерөөсөө хэлцэж, хэрэлдэж маргалдах шаардлага. Ганцхан одоо энэ хүүхдүүдийн ирээдүйн одоо энэ сургалтын тал руу ганцхан бодох хэрэгтэй байна. Одоо төгсөх хүүхдүүд хариуцгүй сарын дараа бараг 2 сарын дараа төгслөө. Гэтэл энд одоо ийм бужигнаан дунд хүүхдүүдийн боловсрол цаашд одоо сурах тэр одоо итвэх зүтгэл энэ бүгд одоо бас жоохон алдагдж байгаа юм болоо. Одоо яг л да дээрээс томилогдож байгаа гэж байна. Энэ цогцлмоо багшийг бол би яг муухан мэднэ л дээ. Тэгэхдээ одоо тэр танил тал гэдгийг юм уу ар өврийн хаалга одоо элдв дээдийн нэмэлт оноо онцлогоо ийм юмар бол одоо юмыг рөөсөн хийхээ болсоо. Ганцхан одоо энэ хүүхдүүд эрдэм ном сургаж хэн чадаж байна? Ямар багш хүүхдтэйг нэг бүрчлэн харьцаж хүүхдийн дотор нь ортол одоо мэдэрч чадаж байна? Тэр мэдлэг боловсролын хүүхдүүд нь яаж эзэмсэж байна гэдгээр л бид одоо бас дүгнэх болцсон цаг юм уу да. Тэгээд зүгээр Жаданбаг багшийг би заавал захирлыг болгохгүй гэж байгаа юм шиг. Ер нь бол одоо энэ монголчууд чинь ийм завхарлаар дуустаа шүү дээ. Би бол өөрөө альж намын гишүүн бишээ. Зүгээр энгийн жирийн эрхтэй
эргэн хүн. Тэгээ бодож санснаа ярих ийм байна. Миний хувьд бол Жаданбаа багш бол одоо 1-р ангийн хүүхдийг аваж одоо өчнөн энэ сургуулийг төгсгсөн. Одоо байгаа энэ төгсөх хүүхдүүдийг одоо тэрний жишээ нь Сүхэгийн одоо Гисэн Довтон гэдэг хүүхэд ямар мэдлэг эзэмс чадах чадвартай. Энэнд би яаж харьцуул чадах вэ? Энэ бүх багш нар тийм юм мэддэг. Ийм хүнээр захирлын ууланд таммаар байна. Одоо ер нь бол яг энэ сургуулийн захирлын ажилд шалгагдчихэж тэр нь нохоор ямар нэгэн байдлаар шийдэгдэж ингээд явдаг тийм хуультай. Тэр хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ бол яг зөвхөн би баг оноод цогцлмог шарайл оноод тэргээрээ тэр яг хуулийн зүгээс харах юм бол ийм байгаа. Тэнд бол би одоо нэг заргалтаал энэ сургуулийн захирал болно гэж маргалтаал тэмцэлтэй шууралаа. Харин миний шалгалтанд орох болсон ийм хоёр үндсэн шалтгаан байгаа маа. Нэгдүгээр энэ манай сургуулийн хамт олон надад маш их итгэл хүлээлгэж энэ сургуулийг та удирдах яваач та сургуулийн одоо багш нь байсны хувьд олон жилийн дотор биднэртэй нэг дор мөр зэрэгцэн ажилласны хувьд дотоод ажиллагаагаа мэдж байгаагийн хувьд таалын одоо энэ сургуулийг авч яваач гэж ингэж бас энэ хүмүүс надад итгэдэг гэж нэлээд ингэж бас шахалт ч юм уу ерөнхийдөө тийм хүсэлтийг бол тавиад байгаа юм л да. Тэгэхээр би бол нэхгүй аагүй ингэж баг тийм хүмүүс ёс зүйн хувьд ч бас болохгүй. Ийм учраас би эднэрийн итгэлийг хүндэтгэлийг хүлээх гэж нэг санал үүднээс тэр шалгалтанд орсон. Хоёр дахь үндсэн шалтгаан бол энэ манай сургуулийн ингээ одоо нодноогоос хойш хэмжилж гисэн ерөнхийдөө энэ сургалтын байдал жижиг ингээд хуураад байгаа нь бол бас байгаа. Аливаа нэг жоохон юмнууд байгаа. Эцэг нэг ер нь бол 10 хэдэн жил манай сургууль байгуулагдсан 15 жил болж байна. Энэ хугацаанд мэрэгд математикийн хүнзгээ эмгээс мэрэгд гэсэн ийм хоёр хумралдаан улсын хэмжээнд ч гэсэн тийм уралдаан дээгүүр оролцдог байсан. Ийм л хоёр сургууль. Тэгээ энэ хоёр сургуулийн юуг яг хуучин байранд нь сургуулийнхаа карьерийг яг тийм байдал дээр нь хавьж тавих гэсэн миний чин хүсэл байгаамаа. Яг л одоо мэрэгдтэй л үздэг тийм сургууль байх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ бүлэг тэр нь бол өөрийнхөө гарцааг үзэхээс урсангүй гэж энэ шалгалтанд орохоос урсангүй өөрийгөө очоод хэрвээ болдог юм бол би энэний төлөө хамгийн гол нь миний хамт бол надад итгэж байна. Миний надад сэтгэл санаа нэг байгаа юм байна. Миний төлөө юу ч хийх гэсэн зүтгэх гээд бэлэн байгаа юм байна гэсэн энэ итгэл дээр аль алийнхаа итгэл дээр тулгуурлаад байгаа гэсэн үг шүү дээ. Ийм итгэлээр би ингэж хэрвээ хийвэл хийж чаднаа. Одоо 10 жилийн сургуулийн захирлыг би 5 жил орчим хийсэн. Тэр чинь бол нүсэр том сургууль, их нүсэр ажиллагаатай, том дотор байртай юм. Манай сургууль бол амархан шүү дээ. Ерөнхийдөө бол хүмүүс нь ингээд юмаа баргал мэднэ. Бүгдээрээ одоо энэ ажлынхаа төлөө сэтгэл нэгтэй ямар ч дотоод зөрчил байхгүй, цомхон удирдах дамхан сургууль гэж би бол дотроо бодож байгаа байхгүй. Ийм учраас бол энийг би ингээд яачч болох юм байна да. Өдөртөд явуулчих болох юм байна. Ингээд сургуулийн захирал бол гэсэн. Бас л энэ үн шиг дотоод өөрийн өнөөг хөтөлбөр боловсруулж оролцох хэрэгтэй байна лээ. Тэрийг би боловсруулсан. Тэр бүхнийг ярьдгийг яриад шалгуулсан. Энд би та нарт одоо тэрийг уншиж бас цаг алдвал яах вэ гэж бодож байна. Ерөнхийдөө миний зарчим энэ ер нь энэ сургуулийг цааш нь сайхан байртай болох мөрөөдөл энэ хүндж байна, биднэрт ч байна, надад ч байна. Одоо цааш нь энэ сургуулийг өөр одоо бүсийн хэмжээнд ч гэсэн юу бол одоо зөвхөн хар орны хүүхдүүдийг хамруулдаг биш. Ойр орчны бүсүүдийг бүсийг хамарсан дотор байртай, тийм өргөн хүрээтэй, тийм сургууль болох юм мөрөөдөж байна.
ганцхан математик биш бас гадаад хэлний тийм мэрэгч 2-3 чиглэлээр хүнзгэрсэн байх тийм алхмыг би хүсмөрөдөж байна. Зөндөө олон юмыг бол бид хөтөлбөр дотор бичсэн байсан юм аа. Тэгээ одоо яг энэ асуудал бол ингээд манай хамт олон энэ хүнийг хүлээж авахдаа бас жоохон тийм байдал дээр одоо ингээд эсэргүүцэлтэй хандаад байгаагийн гол шалтгаанууд л ийм байгаа. Ер нь дотооддоо байсан өнөр ингээл 50 гэсэн юм бодол байна. Хэрвээ одоо эцэг эхчүүдээ санал авч үзсэн, эцэг эхчүүдийн бичсэн ярьсан юмнууд бол үндсэндээ бол миний талд 90% тийм байна лээ. Сурагчид одоо би аль ч хүнд дурхраагүй байх гэж бодож байна. Аль ч хүүхдийг чи босоод тийм зохион байгуулалтаа жигж хинч багш хийлээгүй байх гэж бодож байна. Тэгэд бүх хүүхдүүд л одоо энэ үнд бас бид нар үгээ хэлнэ, бид нар үсэр үжил бодлоо илэрхийлнэ гэж бас л юм бичээл жагсаал зүгэл энэ ч болоо зогсоол байлээ. Бид нар хорьсон дийлээгүй. Сүүлдэн цагдаа магтаа болж ижил яасан шүү дээ. Би цагдаа дээр сүүлдэн хүүхдүүдэд очиж ангийн хүүхдүүдэд ар хөлийн үсэг зурж ижил авчирсан. Ийм л юм болсон. Тэгээ одоо энэ эсэргүүцэл бөөн их эсэргүүцлийн донд чин зүрх гаргаал ингээд зүтгээд байгаа хүн бол асар их юм хийх гэж бодож байгаа байлгүй. Тэгээ би бол энэ зүтгэл дотор ямар одоо юм энэ их эсэргүүцлийн донд би л бол хасраад болчмор юм шиг санагдаж байгаа. Гэхдээ бол өнөөдөр энд одоо эцэг хурлын хамт олонны санал байгууллагын авьяа шагнал энэ бүгдийг бол эцэгхүүдэн тавьж байна. За би бол энэ хоёр багшаа хэн хэнийг бол мэдэхгүй. Хэн хэнийг мэдэхгүй. Гэхдээ энэ сургуулийг бол манай ачхүү намчин одоо Монгол Улсын их сургууль сурж байна. Ноднон аймгийн 5 дугаар байранд ороод элсэлтийн шалгалдаг дээгүүрний их сургууль сурч байгаа. Зээ охин маань одоо 11 дугаар ангид элсэлтийн шалгалтанд орно. Жаданбаа багш ангид бол суралцдаг. Тэгэхээр бол би тэр энэ захирал болж байгаа эмэгтэйг бол сайн мэдэхгүй байна уу биш учраас. За Жаданбаа багш бол ерөөсөн энэ олон түмэндээ сурагчдын дунд бол маш их нэр хүндтэй багш байдсан байна гэж би хүүхдүүд ярианаас бодож суудаг юм. Гэхдээ харин сая одоо 11-р ангийн хүүхдүүд бол энэ багшигаан бодвол захирал болох гэж жагссан болоо да жагссан чинь сэргийлэх цагтаа энэ тэрэ барьлаа гэж байна. Энд чи юу гэсэн үг гэдэг юм. Хүүхдийн эрхийн асуудал, хүний эрхийн асуудал мань зөвч бай, бурууч бай хуралдаар үг хэлэх, сонсох хэрэгтэй. Энэ цогцлмаа багш гэсэн бодвол боловсролын хөгжөлд өндөр нэр хүндтэй сайн багш байж л энэ нэрэн дэвшиж захирал болохоор бол томилогдож ирсэн байх. Гэхдээ ер нь байгууллага удирдна гэдэг бол аль ч байгууллагт бол ер нь байгууллагаа сайн мэддэг. Хамт олноо мэддэг. Байгууллагт ямар юм зохиовол энэ байгууллагын ажил дээшлэх үү? Сурагчдын дунд ямар юм зохиовол хөгжлийн сурлага яаж дээшлэх үү? Эцэг эхтэй яаж ажилдвал сурлаг хүмүүжил юугаар нөлөөлөх вэ гэдэг мэддэг хүн бол байгууллагыг бол удирдах нь бол зүйтэй болов гэж бодож байна. Ийм ч учраас тэр өөрсдийнхөө хүсэл бодол санаа сэтгэлийг илэрхийлсэн хүүхдүүдийг барин цагдна гэдэг юу гэсэн үг вэ? Мэдээж Жаданбаа багш та нар ингэж ягс хэлээгүй мэд эцэг их нь хэлээгүй мэд юу юуг л одоо сургууль жагсан чинь баримтлаа гэж хүүхэд ирж байгаа юм. Тэр чинь юу гэсэн үг юм? Тэрний чинь баримтлалын чинь оронд ийм учиртай байдаг юм хүүхдүүдээ. Та нар ингэж сайхан сэтгэлээ ирэхийг эн чин буруу, эн чин зөв гэдгийг ухааруулах үүднээс ярина уу гэхээс хэн та нарыг зохион байгуулсан багш чинь үү гэдэг асуудал бол ер нь би туйлын буруу гэж үзэж байна. Ингээд ер нь цаашдаа энэ байгууллагыг удирдан чиглүүлж сурлаг хүмүүжилд нь анхаарах энэ байгууллагын хамт олон дотор нэр хүндтэй сурагчдынхаа дотор бол нэр хүндтэй энэ Жаданбаа багшийг бол ер нь захирлаар тавих нь бол ер нь зүйтэй юм уу гэж миний хувьд бодож байна. Тэгээ сурагчид төвнийг эсэргүүцээд сургуулийнхаа ирээдүйн төлөө болон өөрснийхөө төлөө ингээд тэмцээд чагсаал байгуулсан
өдрөө энэ чагсаалт болохоор 9-өөс 11 дугаар ангийн сурагчдыг тэгээд энэ чагсаалтанд хүчээр бүгдээр ингэ хамруулаагүй зөвхөн сурагчид өөрсдийнхөө үзэл бодлоор одоо энэ чагсаалд оролцсон гэсэн жадан багшийг дэмжиж байгаа тийм сурагчид өөрсдийнхөө санал хүсэлтээр ирсэн. Тийм ямар нэг хэн нэгний дарамжхалтаар ингэж цуглаагүй. Тэгээд ингэ чагсаал үргэлжлээд шинээр ирсэн захирлад сурагчдын зөвлөлөө өргөх чигээрсэн. Тэгээ өргөх чигээрсэн боловч захирал төнийг үл хүнд тэгээд хүлээж аваагүй. Тэгээд сурагчид сургуулийн үеийн чагсаал өргөжж явахад нөгөө тэр захирал цагдаа зуудар чагсаалыг тарахыг шийдсэн. Тэгээд бид нөгөө эрх аваагүй байсан. Нөгөө чагсаал зохион байгуулах тийм эрх авдаг. Тийм тэгээд хэгчнээ эрх авъя гэсэн боловч бид нар тэрх боломжгүй байсан. Тийм учраас бид нар эрх аваагүй чагсаал зохион байгуулах. Тэгээд сурагчид зохион байгуулсан цагдаа нар ирж тараагаад цагдаа нар эсэг хүүхдүүдийг авч тайлбар авсан. Энэ өнөөдөр үйл ажиллагааг ямар юу болсон гэх бүдэн ихнээс нь тайлбар авсан. Тэгээд тайлбар авсан тийм учраас тэгээд ангийн багш хурж ирж одоо дахиж ийм үйл явдал болохгүй гэж гар үсэг зураад сурагчтай авсан. Жагсаж яхад цагдаа дуудаж өгсөн юм бэ. Тэгээ яагаад цагдаа дуудаад өгсөн юм бол та яагаад тэр сурагчдыг очиж жаданбаа багш очиод авчаахад захирал нь болохгүй томилогчоо сууж байгаа та яагаад очиж авсангүй вэ? Миний охиныг аваа явсан байсан. Тэгээд би ингэн асуултыг тавьж байгаа юм. Тэгээ одоо цагдаа нар юу гэж асуусан гэхээр хэн удирдсан, ямар багш зохион байгуулсан? Засаг даргын захирамжаар ийм хууль жагсаал хийх үндслэл байхгүй гэж хэлсэн байгаа байхгүй юу? Үндслэл байхгүй нь бол үнэн штэ ойлгомжтой. Тэгвэл учир мэдгүй хүүхдүүд жагсаж байхад та яагаад тэднийг очиж аваагүй захирал нь болчоод ээжэж. За 3 дугаар асуулт бол таныг их ёс зүйгүй гэж одоо хай 10 жилийн төгсөгчд яриад идэм бэлээ. Хүүхдийг чимгдэг, зоддог, доромжилдог гэж. Үнэхээр ийм ёс зүйгүй байвал энэ сургууль дороотчих юм биш байгаа гэдэгтээ сэтгэл зовж байна. Гэхдээ би цогцмаа ах шиг танил да мэднэ л дээ. Гэхдээ хүнийх нь хувьд сайн хүн байх шиг байдгийн. Яг би хичээл сургууль заалгаж ийсэн биш ёс зүйгүй гэж яриад идэм бэлээ. Тэрэн дээр нэг эмзүүлж байгаа шүү. 3 дугаарт энэ хоёр одоо нэг бүлэглийг ангийг одоо олон болгоно, хоёр бүлэгтэй болгоно гэж энэ дээр бас олдсроод ирэхлээр бас сургалт хүмүүжлийн чанар муудчих юм биш байгаа гэдэг дээр бас юу байна, жаахан санаа зовж байна. За нэг иймэрхүү юм хэлэх гэсэн юм да. Тэгээд маш их гомдож хүүхдийн цагдаа дуулж ирж очиж аваагүй гомдтой л. За та бүхний асуултанд хариулъя. Зөвхөн би боломжтой байгууллагт 29 жил ажилласан хүний хувьд, математикч хүний хувьд бодохдоо яг үгээр энэ сургуулиуд ямар зорилго өгүүлж та юу захирал болох гээд байгаа юм бэ гэдэг хүмүүс сонирхож байгаа хаа тийм ээ. Би ерөөсөө юу гэсэн гэхээр ингэсэн. Энэ хамт олныг удирдаад энэ олон хүндэд одоо үнэхээр энэ сургуулийг өргөжүүлж нэлээд юм өөрийнхөө чадах чинээний хэмжээд тусал ажиллая. Хамт олон төлөвшсөн сайхан хамт олон дээр одоо төлөвшөө сайхан ажиллая гэж бодож ирсэн зорилго юм байна. Ийм зорилгоос би их шалгалтад орсон байна. Ингээд ер нь бол түрүүний эцэг их надраа асуусан л да та танил талаараа оноо авсан байсан иймаар амжилтанд хүрэхгүй өнгөрсөн гэсэн. Би танил талаараа оноо аваагүй зохисон шалгалт авахд жадан багш тэр дүүр нүрээ хадсуу зэрэгс сууж байгаа хоёлаа бие биений хямд хэмжээний сууж байгаа шалгалт авсан. Шалгалтын оноо хүлээж өргөдөд шалгалт авагдсан нэгтгэв. За дараагийн асуултанд хариулъя. За хүүхдээ хоёр хүүхд нь зэвхэн суужсан дараагийн хүн суужсан ээж асуусан гэсэн тийм ээ. За
Өмнө цагдаа дуудаад хүүхдүүдэд бариулсан хэлүүлсээ дуудуулсан гэсэн асуулт асуусан байсан. Би 19-ны өдөр өглөө томдогдож ирээд боловсон соёлын газраас оюун тия гэж арга зүйч ирээд миний ажлыг хүлээлцэж өгсөн. Хүлээлцэж аваад байх гэсэн чинь одоо захирсны эсэргүүцэлтэй түрүүд нь 14 өдөр засаг дарга ирж захирамж уншаад одоо ингээд та энд ажиллаж шүү сургууль ажилласан чинь дуудсан. Тэгээд би би бол яг хөө төрийн албан хаагчид хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээх ёстой. Төрдөө үнэ зүтгэх ёстой. Хийгсэн ажлаа өөрийн гэсэн бодолтой ажлаа хийхин төлөө зүтгэх хэрэгтэй гэж л ойлгодог хүн. Энэ утгаараас би ажиллаж ирсэн боловсролын байгууллагт. За тэгээд хүүхдүүдийг яагаад ингэ дуудсан юм бэ гэсэн. Би түрүүнд нь машинтай ирээд гадаа ирээд машинт зогссон байсан чинь миний машины арлууд зөндөө олон чулуу шидэд ицсэн байсан. Тэгээ намайг гаргасан чинь чулуу шидэдсэн байхгүй юу? Чулуу ирсэн. Тэгэхээр би айгаад за бодисоо чи ямар амар юм бэ гэж бодоод айгаад тэгээд би ерөөсөө өөрийнхөө байдлыг ойлгохын тулд хүүхдүүд энэ дэг жирэмгүй бодоод ах шиг байна. Одоо яг юм билээ цагдаад би дуудлага өгсөн юм нэ. Нөгөө тал нь яасан гэхээр байгууллагын хамт олон одоо хүлээж авахгүй байхад та одоо амжилтанд хүрч чадах юм уу? Би бол зарчмын шаардлага тавиад хамт олонны хүн эмчийн учир зүгөө ойлцоод ирэхэд цагт бол ажил зохион байгуулж болох хаа гэж ойлгож байна. Олон ч гэж үзэж байгаа. Нөгөө тал нь яг бас нэг юу нэ та тийм хүлээж авахгүй байхад амжилтанд хүрч чадах юм уу гэж. Ер нь бол хүн хийгсэн ирмэлзэлтэй энэ олон зорилго бидний ерөнхий зорилго бол боловсролын байгууллагад ажилладаг хүний хувьд хүүхдийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх, зах зээлийн нийгэмд өөрийн аваад авч чадвартай хүн болгох төлөвшүүлэх зорилготой бидний зорилго нийгэм чинь биелэх байх гэж бодож байна. За та яс зүг үгсэн гэсэн. Миний хамт одоо ажиллаж исэн, миний удирдлагаар ажилласан 3 жилийн багш сууж байгаа. Намайг ямар яс зүйтэй ажилтдаг уу, ямар ажил хийж ирснийг ойлгох байх. Би ер нь багшийн хувьд өөрийгөө бол боловсролын байгууллагад нэлээд их юм хийсэн багш хөл чадвартай багшаа гэж үздэг. Тэр гэж засаг даргад намайг үнэлсэн гэдэг ардын боловсролын тэргүүний ажилтан багшийн гаяа одонтой. Бидчилгээ над хийсэн бүдээсэн юм би. За хоёр бүлэгтэй болохоор олон болох вэ гэсэн болгоомжтой байна тийм ээ. Тэгэхээр би бол ингэж болчихлээ л дээ. Өнөөдөр манай энэ сургууль дээр цагийн багш их байдаг. Газар зүйн багш цагийн багш гаднаас авдаг. Дуу хөгжмийн багш хөтөлбөртэй амьд үлдээ нэг бүлэгтэй учраас одоо нэг цагийн багш нар олон байдаг. Хэлний буюу математикийн чиглэлээр хоёр бүлэгтэй байх юм бол ангийн тоолон болоод ирэхээр цагийн багшийн байхгүй болоод өөрийн гэсэн багш нартай болох юм бол цагийн хийдгэл багасна. Цагийн өөрийн гэсэн багшууд мэдээ сэтгэл зүрх нь хамаагүй илүү ажиллана. Ийм утгаараа хоёр бүлэгтэй ер нь мэрэгэн сургууль сүүлийн үед хоёр бүлэгтэй болсноос болоод манай сургуулийн ажиллагаа жигдэрч ажил маань сайжирч байгаа гэсэн юу нэр чигтэй ажилт юм билээ. Тэгээ нэг хоёр бүлэгтэй болох зорилго нь бол ийм зорилготой байсан байгаамаа. Тэгээ хоёр бүлэгтэй болсоор бол сургууль даваа талууд зөндөө биелдэ. Хувьсах зарлаараа цалинждаг багш нарын хувьд бол үндсэн багш нар олон болоод ирнэ. Үндсэн багш нар олон болохоор сургуулийн үйл ажиллагаа жигдэрнэ. Тэгээд бас хамрах хүрээнийхэн хувьд ганц математикийн хичээл биш хэлний чиглэлийн ч юм уу байгалийн ухааны хим биологийн чиглэлээр төрж ирэх юм бол бүх нийтийн хамрах сургахын хүрээний хэмжиж өргөн дэлгэр болох бол гэж бодож ийм хөтөлбөр хийдэж үзсэн юм аа. Би тэр өдөр бүр ороод 7-8 болтол сургууль дээр суусан. Ажил хүлээж авахдаа дотоод журмыг юу ясанд эрдмийн баяртай болох гээд дотоод журмаа хараад юу яасан байхгүй мөнгө гарах 96,000 төгрөг эрдмийн баяр зориулаа гаргая гэсэн чинь дотоод журм маань тэр 96,000 төгрөгийг гаргах эрхий акт нь үсээгүй байсан байхгүй. Тэгээд дотоод журмаа эслэх хэрэгтэй байна гэдээ би наран туяа эрхлэж дотоод журмаа аваад дотоод журмынхаа дагуу өөрчлөлт дотроос нь шинжилт юм хийх шаардлагатай байдаг. Хамт олоноор хэлцүүлэхийн өмнө эхлээд дотоод журмдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байсан. Мэргэцүү актуудыг бүрдүүлэх шаардлагатай байсан учраас би тэр юмнуудыг бичиж сургууль дээр бичиж сууж байсан. Тэгж ойлгож араа болохгүй хаа. Сурагчдын хэлэл надтай орж уулзсан л да. Хүүхдүүд надтай орж уулзахаар би хэлсэн. Хүүхдүүдийг аваад цагдаад барьж өгчөө. Яагаад очиж авах болохгүй гэж наадад нь хойш тавьж болох асуудал байсан гэж. Тэг өөрийгөө хамгаалах гэж цагдаад дуудсан юм чинь бас хүнтэй хамгаалах гэж өөр очиж бол тийм аа. Одоо машин зууч маргааш дахиад машин зууч нодоо шидүү шахаад байгаа. Хүүхдүүд юм тэгж эсэргүүцэл юм юу байх юм байгаа юм. Хүүхдүүд их зүг ойлгосон гэж үзэж байна. Хүүхдүүд
гадуур яриад байгаа. Харин тийм. Тэгээ одоо ийм байдалтай байж мэдээ ийм нэр хүндтэй сургуулийг заа юу. Ийм хүнээр өдөртүүлнэ арай утахгүй юм болж байгаа шүү. Та өөрөө бол ирчих болчихгоо алга нэрээ. Хариуж байгаа. Тэр өргөх хүчгийн хариу хэдийн хэрэг хугацаанд өгд юм бэ гэд судалсан чинь бид өргөх хүчийг барьж байгаа өмнө өөрөө хугацаагаа заадаг. Тэгээ бид нар ороод хугацаагаа ороод хэлсэн чинь би тэгвэл одоо хариу гэж хэлчихье. Би захирал болно гэд бид нар тэгж хэлсэн. Өмнөх сургуультай бол амар нэр хүндгөө сурагчтай харьцаа айгүй ёс зүйн муутай гэж бүр тийм юу гарч ирсэн байсан. Тэгээд тэрэн дээр нь л үндэслэсэн дээр. Энэ хурдаас бол одоо тогтоод хортгоод бичиж байгаа хүн байгаа ба. Тийм ээ. За тэгэхээр одоо энийг одоо эцэг эхчүүд ингэж хэллээ. Болор маа магшийн одоо цогцлон маа магшийн мөрийн хөтөлбөр тэр юу гэж уучлаа, Жаданбай магшийн зорилгыг шуучлаа. Энэ митийг одоо тэр засаг дарга аймгийн боловсролын гэрчд одоо дамжуулж өгч өгөөч л гэж хүсэж байна. Тэгээ сэтгүүлчдийн тэр одоо сэтгүүлчд байна. Зургатаа эднэрийг одоо тэр боловсролын гэрчд одоо хэвлэл мэдээлэл дээр засаж ийм болж байна гэдгийг өгөөч л гэж хүсэж байна. За дахиад би босчихъя. Би бол ангийн эсэргүүцэх хүн гэж та бүхэндээ хэлсэн. 15 жил тэр хүнтэй зүтгэсэн юм аа. Энэ чинь тийм амархан ажил биш. Сургууль байгуулна гэдэг чинь тийм амархан ажил биш юм билээ. Тэр хүн маань өштэй 92 онд төгсч ирээд 92-оос 97 онд 5 жил урд 10 жилд ажиллахдаа математикийн сонгон гэдэг хичээлийг зааж хэлсэн. 97 онд суурин тавьж хэлсэн учраас тухайн хүн ард түмэндээ зарлаад тэр үед Батмаг дарга байсан, сумын дарга, Чимдэр дарга байсан. Гэхдээ тэр 7 жилийн 5 жилийн хугацаанд өөр их бэлтгэл хийж өгөөд 97 онд 9 сарын 15-нд бид тэр урд сургуулийн 50 жилийн 40 жилийн хийчгээд 15-нд байгуулсан. За тэрнээс хойш маш асар их ажил зохион байгуулсан. 5 анги байсан, одоо 12 болсон. Энэ оюуны хөтөлбөрийг тэр манай ард түмэн, манай хүмүүс маш их үнэлсэн. Тухайн хүнийг тооны оюуны хөтөлбөр агуу их том хөтөлбөр хийсэн шүү. Маш том гавья. Энэ гавьяг нь яг энэ чигт авч явах гэдэг байхгүй юу? Энэ гавьяг авч явахд би математикийн чадвартай яг улс болоод аймгийн хөлбөмбөөр даваад явуучих тийм мэрэгжлийн бүрэлдэхүүн хичээл байна. Би бас сайн ойлгохгүй тийм гоё заадаг. Ингийн аргаар заачдаг. Суур их сонь заа. Тэгээ хүүхдүүд их маш ойлгоно. Тэгээ чадaltaй бүр дээшээ гарна. Чадсмуутай бодсороод бас гайгүй нэг эсдийн шалгалтанд оноо авчихаар ийм юм төрдөг байхгүй юу. Тэгээ би аймгийн эсдийн шалгалтын дээр байж хаад хэд хэд удаа бид хамт явсан. 97, 98, 95, 96, 97. 97 онд би санчилтай машинтай аймгийн төгсгч байлаа. Тэнд ингээд нөгөө эсдийн шалгалтын материал нас таарах харж идэг шүү дээ. Янз бүрийн тэгэхэд чинь ганц хариуг нь хийж тавьж чаддаг хүмүүс манай сугар байсан. Тэрийг гаргаж ирдэг хүүхдүүд нь манай сургуулийн хүүхдүүд байсан. 2000 онд гарч иж байгаа нөгөө ноото тэр таарахын шалгалтын нөгөө материалуудыг буруу бодлого тавьсан тэр. Энийг чинь үнэхээр чаддаг байсан тийм юм. Үнэхээр сайхан шүү бас. Хамт олонны нэрийн өмнөөс хүүхдүүдийнхээ тэр хүүхдүүдийн гоё яг хийж өгөөд чадчихаа байлаа. Тийм чадaltaй багш удаа юм бол бид нар манай хүн бид нар 50 гээд байна. Тэгээ би цогцлмаа чи одоо яг тэр мэрэгжлийн курсыг заагаад өгч хэлтөө. Гэж би өөрт нь хэлсэн. Дуулгаад чи тэрийг зааш шүү. Анги болгонд одоо 7-оос дээш ингээд 2 цаг гэдэг нь 4 ангид 8 цаг хэлсэн. Тэрийг заагаад аймгийн бүс, улсын бүс өрөнгө улсад ордог байхгүй юу? Тэрийг зааж өөрөө чадахгүй хүн дээр. Тэрийг зааж чадахгүй нэг ажиллах гэдэг юм. Тэрийг зааж чадчихад хамт олон аваа. Тэгээд өнөөдөр дахиад анхны хэлсэн одоо ч гэсэн эцэг эхчүүдийн тэр гэж хэлье. Цаахаа нэг өөрийнх нь зан чанарын болсны бодлороо өөрийнх нь татчих. Түүд хүмүүс ойлгож байна. Тэгээ өөрийнх нь бодлого чинь цаахаа түүд хүн хамаагүй байна. Би өнөөдөр нямдан дараачихсан. Нямдан дараа өдөр ирэнгүүт. Та бас нэг зөв шийдэл хийгээд бидний хамт олонны энэ
Тэр нь хуулиндаа байдаг юм л нөгөө хамт олонны саналыг авч иж захирал тавина гэсэн. Тэгээд журмаар тавьсан. Тэр журмаар тавьсан үнэ. Гэхдээ энэ хамт олон сургууль соёлын эсрэг гүчүүдийн хамт олон энэ хүмүүсийг мэдээлэл өгөөд байхад тэрний бодлогоор нь тэгээд тавьчихсан бол нямтлан их өндөр үнэлэг авч айгуул нөгөө хатаа авч болох байсан л. Магадгүй өнөөдөр тэрийг би хэлсэн. Гэхдээ одоо чи бол тэрийг бол би 3 жил байж сургуулийг авч байгаа гэдэг хэцүү. Тийм ээ? Хоёр 3 сар хэцүү. Таны тав нэг өөртөө ярих юм биш яа. Бүгдээ бид нар гэсэн байл гэж одоо би бол энэ байгуулсан юм. Оюуны хөтөлбөрийг хэрэгжүүлж тэгээд бид нар өөрсдөө болж тийм үү одоо юу гэдэг одоо нөгөө өөртөө тавьчих юм уу гэхээр ч одоо энэ хамт олон хүмүүсийг ихбод ороод Жатамбаа огшин тэр оюуны хөтөлбөрийг цааш нь дэмжиж тэр хүнийхээ оюуны их бодолцоолыг хөтөлбөрийн үрдэн бид нар авч явах гэж бодоод байгаа юм. Та бүхэн өөрсдөө санал сайн хэлээ. Энэ араа амтан байж. Тэгээд би энэ сургуульд одоо 2 хүүхдээ сургаж байна. Нэг хүүхэд минь цэвэн багшийн төгсөлтөөр төгссөн. Энэ сургуулийн одоо бахархаж багтаадах амжилтууд бол ерөөсөө их гэдгийг бол эцэг эхчүүд бол энд төгссөн хүн бүхэн бол мэдж байгаа. За миний хүү цэвэн багшийн төгсөлтөөр төгсөхдөө би эсэлтийн шалгалтанд хүүгийн дагуулад очиход би үнэхээр бахархалтай байсан. Тэр жилийн математикаар шалгалтанд ингээ хүүхдэд ороход миний хүүг ороход ангийнхны хүүхдүүд эмгээс урдуур орно шүү тавгаа гэж нуруунд дондор зохиод оруулж исэн. Мэрэгдийн шүрээ гэдэг хүүхдийг ороход мэрэгдийнхэн одоо эмгээс урд орно шүү гэж зогсож исэн. Миний хүүгээс мэрэгдийн урд орно шүү гэж оруулж исэн. Тэр шалгалтын дүн гараад хүүхдүүд гарч ирэхдээ би их төгсөж яхад миний хүү эхний одоо энд сургуулийг төгссөн Баталд гэд хүүхд 1-р миний хөөс 2-3-р араар ингээ орж ирэхэд би энэ сургуулийн багш нарын одоо ач гавья энэ сайхан багш нарыг олон хүүхдүүдийг тэр хэмжээгээр ингээ сайн бэлтгэж сургаж чадчихад нь болоод их бахархаж явдаг. За тэгж сургахаас сургаж байгаа хүүхдүүдийг бүр нялхаас нь багаас нь бүр эхнээс нь энд үүсгэж өдөө зэрэгтэй хүргэж аваа энэ багш нарыг одоо хэн хөнгөд ер нь эцэг эхчүүд хүүхдүүд бүгд дэмжиж штэ. Тэгээд одоо энэ цогцлон багшийн талаар бол би сайн мэдэхгүй. Манай энэ өнгөрдөг талигч сугар багш шиг минь тийм гавья алдрах гээгүүлцнийг нь бол мэдэхгүй юм байна. Бас эсрэг талаас нь болоод энэ тэр муу юм бол би бишгүй сонсч ийсэн. Сайн талын нь би одоохондоо сонсоог байгаа. За энэ хар хоринд 10 жил болоход ер нь ямар гавьяатай ажилласан нь бол сайн мэдэхгүй л 1-р хэлэхэд. 2-р хэлэхэд миний хүүхдүүд өнөөдөр энэ захирлыг ингээд сонгоцсон байхад энэ сургуулиар орж ирэх болгондоо харамсал төрж тэгж гашуудж явах шаардлага ер нь байна уу? Энэ захирлыг дэмжээг байхад өчнөө хүүхэд дэмжээгүй гэсэн хариулт дүн гарчаад эцэг эхчүүдийн санал хүсэл гарчаад байхад юу бодоод ингээд суугаад байдаг юм бэ гэж бодоод байна. Тэгэхээр хүүхдээ дэмжиж эцэг эхчүүд багш нар хүүхдээ дэмжиж хүүхдийн төлөө амьдарч зүтгэж байна. Өнөөдөр хүүхд минь за энэ захирал маань тийм хүн байгаа гэж харах болгондоо дэмжээгүй хүнийг ингэж сууж яхад яагаад ингэж энэ бас хуулийн энэ цоорхойг ашиглаад суугаад байгаа та. Тэр тэрнгүй энэ ерөнхийлөгч засаг дарга ард түмэнд сонгоод идэг гэж яагаад энэ сургуулийн захирлыг эцэг эхчүүд үр хүүхдүүд маань ингэ сонгож болтгүй юм. Тэр талаас та бас санал хүсэлтээ тавьж ер нь Жатамбаа багшигаа 100% дэмжиж байна. Тийм. Тэгээд энэ одоо бичлэг хийгээд хаанаас юу ирсэн байгаа тодорхой хэмжээгээр зарлж дүмгэн хийж өгөх юм байгаа үстэй. За та бүхний нөрөө амгалан гэж. Тэгээд би 11 А-гийн ям зургийн авгамт гэдэг хүн байна. Тэгээд миний би өөр бодож байгаа юм хэлээ л та. Энэ сургууль удирдна гэдэг бол зөвхөн сайн багш байхын нэр биш ээ. Энэ олон хүүхдүүдийг удирж авч явах, багш нарыг удирдах энэ чинь том ажил. Тэгэхэд нэг ч удаа сургууль удирдах үзээгүй хүн энэ хамт олдыг одоо 2 жилийн дараа тэтгэж гарч байгаа хүн төрсөн маа. Яаж цааш нь авчих хэдэн жилийн ямар төлөв хөтөлбөр босруулж юу хийх гээд байгаа юм. Энэ ойлгомжгүй шүү дээ.
Тэгээд сургуулийн захирал болчихоо нэгдүгээр хүн чанар байх хэрэгтэй. Энэ дээр хүн байх учраас бичсэн байл да. Яг тэрнтэй альтан хэрвээ би машинаараас чулуу шицгэж худалдаа хэлж машингүй ирчээд тэгээ ороо нь болохоор тэр хэдэн хүүхдүүдийг очоод авахч яагаад болдгоо юм. Яагаад тэр цагдаагаа тэр хүүхд зохиулж байгаа юм. Тэр 18 насны хүрээ хүүхдүүдийн чинь зодох алд байхгүй тэд нар чинь. Тэгэхэд бандрын шаанч авсан бүр баримтайгаа угаа. Тэгэхээр та ийм чанартай байж энэ хамт олонны өдөрт нь тэр олон хүүхдүүд ирээдүйг атхан даана гэд яаж чадж байна? Танд хүн чанар гэдэг юм байна уу? Энэ тухай өөрийнхөө салыг хэлэхгүй юу? Өнөөдөр энэ сургууль математикийн өндөрлөсөн сургуультай сургууль гэж байгаа тийм үү? Бид бүгд хүүхдүүдээ тийм гоё ухаантай болгох гэж энэ сургууль өгсөн. Та нар бүгдөө тэрний төлөө энд сууж байгаа. Үнэн үү? Бүгдөө яг үнэн гэж хэлнэ. Нэг хэлж. Яагаад гэвэл хүүхдийн хүн өнөөдөр над шиг босоод үг хэлдэг эцэг их ах トゥ хамаатан заатан тэр байдгүй хүүхдийн хүртэл босоод үг хэлэхэд энэ хүн цагдаад авсан байна тийм үү? За цагдааг хайчи. Тэр байгууллагыг хайчи. Бид өнөөдөр цагдаа биш ганцхан хүүхдийн төлөө энд суулж байна. Яагаад гэвэл математикийн гүнзгий сургуультай сургууль гэдэг сургуулийн хөлөө бид өнөөдөр зогсож байна. Мэдгүй тэрийг одоо хаанаас зохион байгуулсан мэдэхгүй. Миний хувьд бол хуулийнхаа дагуу томилгоо хийгээд байж байгаа. За төрийн боловсролын тухай хууль төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол журмын дагуу сонгон шалгаруулалт нь явагдаад боловсрол соёлын газраас одоо хамгийн өндөр шаардлага хангасан хүнээс нь эхлэн боловсрол соёлын газраас нэр дэвшүүлж байгаа. 2-оос доош хүний нэр дэвшүүлж 2 хүний нэр орж ирсэн. За тэрний одоо хамгийн өндөр оноо авсан гэдэг үзүүлэлттэй цогцлбаа гэдэг хүнийг хуулийнхаа дагуу томилол ингэж байж байгаа. Тэгээ яг энэ багш нарын зүгээс тавиад байгаа асуудал бол бид нар дотроос ажиллаж байгаа тэр талигч байгаа гэрээслийн дагуу дотроос ажиллаж байгаа энэ Жаданбай багшийг томилъя гэсэн ийм шаардлага тавиад байгаа л да. Энэ зөвлөл одоо үүсгэн байгуулагчид захирлыг чөлөөлөх томилох асуудал оруулна гэсэн ийм хууль байсан. За энэ нь одоо төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсантай холбогдуулаад 2006 онд энэ боловсролын тухай хууль заасан энэ хууль нь бол хүчингү болсон байж байгаа. Тэгэхээр бол энэ ерөөсөө яг тэр сургуулийн багш ажилчид эцэг хийх сурагчид элдв холбоодын одоо саналыг үндэслэж засаг дарга томилно гэсэн эрх үүрэг бол хууль байхгүй. Тэгэхээр одоо ерөөсөө энэ боловсрол соёлын газраас өгсөн одоо энэ тоотын дагуу энэ хуулийнхаа дагуу энэ засаг даргын томилгоо бол хийгдсэн байж байгаа. Энэ хүн бол одоо боловсролын байгууллагаас олон жил ажилласан манай 2 дугаар сургуулийн математикийн хичээлийг бас гол нуруунд дээр авч өөрч явж байгаа. Одоо манай 2 дугаар сургууль бол тэр 2 гүнзгийрэлттэй сургуулийн дараа 3 дугаар арт одоо сүүлийн 6 жил яг ажиллагаа үзүүлэлтээр ингээд жагсаж явж байгаа. Эднийх болохоор ажлын үзүүлэлт нь ямар вэ? Эднийх бол яг эсдийн ерөнхий шалгалтаараа бол 2-т явж байгаа. Боловсролын стандарт хангалтыг 2010 онд бол боловсрол соёлын газраас групп шалгалт ирж бүх одоо стандарт хангалт чанар тооны хувьд бол шалгалт хийсэн. Энэгээрээ бол аймгийн хэмжээнд 7-д явж байгаа. Ийм үзүүлэлттэй. Энэ одоо нөгөөх нь бол одоо 3-т явж байгаа. Ийм сургууль байгаа. Тэгээ би энэ хүнийг бол яг мэргэжлийн талд бол гологдохгүй байхаа л гэсэн ийм юутай яаж байгаа. Энэ сургуулийн захирлын хувьд ярих юм бол би бол 10 жилийн нэг анги юм хэлтэй. Энэ сургуулийн нэгэн байгууллага дээр ярих юм бол болтгүй болох. Гэхдээ энэ цогцлмоо огштой бол хоёр асуултаа гэж бодож байгаа. Энэ олон түмэн ингээ бүгд эсэргүүцээд ингээд байхад энэ одоо нийгэм бол одоо шударгаас тогтоон шудраг байна, ёс зүйтэй байна гэх ингээ яриад хахад би л бол одоо ичээд гараа ивчмээр ах юм. Та одоо ёс зүйгүй гэж ингээ суугаад идэх ямар утга вэ? Дээрээс ингээд томилогчоо тэр томилгоогоо одоо биелүүлэх гээд үүрэг даалгавраа биелүүлэхээ суугаад идэх юм. Хамт олон энэ эцэг эхчүүд сурагчид ингээ хүлээж явахгүй хахад ингээ суугаад идэх ямар ёс зүйгүй асуудал вэ гэж яасан мөр байна. Хоёрдугаар энэ хүүхдүүдийг цагдаад өгсөн гэж яриад байгаа. Гэхдээ манай хүүхд бол бага ингээл да. Тэгээ энэ бодвол уцаар дуудаал өгсөн баг л да. Тэгээ ингээ гаргахын тулд яг уцаар буцаага ярьчих болоогүй.
Утсаар ярьчвал одоо ингээд гаргачих болно шүү дээ. Сэтгэл байсан бол, ёс зүйтэй байсан бол, хэрвээ шудраг байсан бол ингээд тийм хэлж болохоос шүү дээ. Цагдаа буцаагаад утсаар хэлээд гаргачих боломж байсан болов уу гэж. За өнөөдөр амгалан та эдээс одоо айлтгая. Тэгээ цогцлоо багшаас ингэж асуух гэдэг. Багшаа та яагаад худлаа яриад байгаа юм бэ? Тэр өдөр та унаагүй ирсэн шүү дээ. Тэгээд би эхлээд гадаа нөгөө нэг ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь өвдөр бага өвдөр жагсчихсан гашгачаад байсан. Тэгээд эхлээд би юун дээр гашгачаад байгааг нь ойлгохгүй би бүр өөрөө тонгооччоо битсүү бүхүүг нь уншиж орж ирсэн. Тэгээд дараа нь та яасан гэхээр Үднээс би танд өхөнөөгөө та ажиллаа авчихсан. Би хамт олонныхаа дэргэд өгөн мөн надад бас нэг өгөх өдөр цаг байна гэж өөрт нь хэлсэн. Тэрийг адиг ойлгосон байх. Өөрөө ч гэсэн заа явсан. Тэгээ ороод 5-аас эцэг хуралдаж тэрэн дээр ирнэстэй би тэр үед чинь зөвхөн чи өгөө гэж хэлсэн. Тэгээ би юу гэж багшаа одоо зүгээс юу гэж гэдэг юм гэхээр тэр чулуу шийдсэн гэж чинь би унаатаагаа ирсэн хүүхдүүд чулуу аваадсан гэж ярьцгаа чинь яагаад гэж худлаа ярьж байгаа юм бэ багшаа? Одоо ингэж худлаа ярьж байгаа чинь та цаашдаа хүүхдүүдийг бүжигдээд байх юм уу? Мөн багш нарыг бүжигдээд байх юм уу гэдгээс би асуумаар өөрөө унаагүй ирсэн шүү дээ. Хэрвээ тэр чулуу шийдсэн бол та тэр зургийг аваад цагдаа нар ихэд бидэд энэ чулуу чи ийм байна гэж хүүхдүүдийг бидэд харуулах хэрэгтэй байсан. Тийм юу ч байгаагүй. Тэгээд түлхүүр авахын үед би хэлчихсэн цогцмоогш авах хуулинд байгаа ажлаа авчихсан байлээ. Манай хамт олон эсрэг үүсэж байгаа, сурагчид эсрэг үүсэж байгаа, төгсөгчдийн холбооны хүүхдүүд эсрэг үүсэж байгаа. Хуулийнхаа хүрээнд яг одоо ажлаа авах нь яс зүйд нийцчих байгаа юм. Би өөрт нь бол одоо хамт олонтойгоо өнөөдөр одоо радиг юу тэгээд нэг эцэгэрийн гол ярьдаггүй хүчил дандаа дарамар болж ирэл та бидний загнуулаад байх орон та бидэртэй ярилцааж хэдүүлээ та ажлаа авсан чинь ширээгүүч одоо өчтөр гэтэл цалин дээр гар усыг зургаж манай сургалтын менежерийг хэлсэн чинь би коридорт гар усыг зуралтай биш дээ гэж хэлсэн. Тэр нь бол ямар учиртай гэхээр яг өөрөө байхгүй гэдэг юм. Тэгэхдээ коридор биш тэр манай сургалтын менежер өөрөө чинь одоо манай сургуулийн нэг бас нэг томоохон өөрөө коридор биш. Та тамга тэмдгийг авчихсан бүх юм гадаад авсан хүн чинь яагаад цалин дээр гар усч болохгүй гэж заавал өрөөнд орно гэдэг. Бас Монгол хүн үед надад өгөх өдөр өгөх цаг байгаад би хэлж. Ярьсан гэлээ. Ингээд өнөөдөр бол энд бүгдээрээ л өөрөвдөхөө болоо цугсан гэж ойлгож байгаа. Гэхдээ ингээд эцэгчүүд бид нар биш тань. Ингээд маргалдаад ах юм бол маргалдаад байна. Одоо ингээд бид нар бүр ингээд хуцтаад хэллээ шүү дээ тийм ээ. Бүр ингээд доодороо хашраал ингээд идэх чинь эцэгчүүдийн сэтгэл зүй өөр болоод эхэлж байна. Сурагчид чинь ингээд тайм бус болоод эхэлж шүү дээ. Нөгөө шалгалтандаа бэлдэх вэ. Одоо эслийн шалгалт өглөө, анги дэвшиг шалгалт өглөө. Энэ асуудлыг бүгдээрээ эцэгчүүдийн санал юм байна, сургууль хамт олонны санал юм байна. Гэт нэг саналын дүн гарцсан байгаа юм байна. Төрийн албаны тэр хуулийнхаа дагуу дүнний гарцсан байгаа юм байна. Тэр хуулийнхаа дагуу засаг дарга захимжруулаад томилгоог нь хийц юм байна. Хэрэв үнэхээр энэ томилгоог бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өшөө ямар саналаа нэгтгээд өшөө цааш нь шийдвэрлэдэг ямар байгууллага байдаг юм бэ? Тэр газар нь л өгөөл тэр хариугаа үлээж байна. Тэгэхгүй бид нар ингээл маргалдаад байвал одоо хэдэн цаг маргалдаж байна тийм ээ? Шийдэлт хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор одоо маргаашнаас эхлээд ерөөсөө энэ сургуулт хүмүүжлийн хэвийн ажил хуучин ямар явагддаг байсан тэрнээсээ бүр илүү төвшөнд ингээ явагдаасаа гэж хүсэж байна. Яг би ингэж хэлж байгаа нь гэхээр миний хүүхдүүд ч гэсэн сурж байсан. Би ч гэсэн адилхан олон жил жадамбаагчтай мөр зэрэгцсэн хөдөлмөрлж байсан. Бид хоёр захирал эрхлэгч хоёр хүртэл явж байсан. Цогцлмаагчтай би бас олон жил нэг системийн хүмүүс нэг доор ажиллаж байгаагүй ч гэсэн ямар багш уу, ямар төвшөнд ажилтгүй гэдгийг бас зохимжинд мэднэ. Тийм болохоор тэрний талд нэгэнд нэг гуйж ороод хашгиралдаал нөгөөгийнх нь тал дахиж ороод хашгиралдаадах надад юм хүсэл алга. Ганцхан энэ сургуулийн хэвийн үйл ажиллагаа хэвэн явагдаасаа. Одоо үнэхээр алдагдчихлаа тийм ээ. Хүүхдүүд нь тайм бус болчихлоо. Багш нар хүртэл хичээлээ заахад төвшин биш болчихлоо шүү дээ. Тийм болохоор энэ үйл ажиллагаа ерөөсөө ийм байдалд цаашд ингээд дамжрах юм бол одоо ингээд амраа нэг хэд хоног яг мартагтаад ирэх байх л та. Тэгээд амралт эхлээд ирэхэд энэ асуудал шийдэгдэг байх юм бол юу энэ сургууль нөгөө амжилттай төгсөж хүүхдүүдэд 100% дээд ихтэй сургуульд оруулах вэ? Энэ биш болчих штэ. Хамт олонны эв нэг л алдагдана. Өөр хүүхдийн сэтгэл санаа буурна. Айгуул зарим эцэгчүүд нөгөө тийш нь хүүхдүүдэд авч явахыг хүсдэг болно. Одоо энэ сургуулийг тараа хийж байна. Үнэхээр юу гэсэн үг ийм хүчнөө хөдөлмөр жилийн энэ талигчийн хөдөлмөр шингэсэн ийм харах хэрэгтэй юм уу?
Яг та нар цогцлмоо би бол цогцлмоо гişin талаар одоо уншиж чад. Могшин талаар одоо уншиж. Ганцхан би энэ сургууль ирээдүйг хүүхдээ бодлож ярьж байна. Тэгээд бас нөгөө хойд сургууль хичээл задаг гэсэн. Тэгээд тэр хүүхдүүдийнх нь ярьж байгаа амар аав муутай. Тэгээд шавнараа заддаг байсан тэр тиймэрхүү амар гараад байгаа байхгүй юу. Тэгээд бид нөгөө тассан багшаар хичээлээ заалгаж явмаар байна. Тэгээд бидний ирээдүй бид нар зааж байгаа хичээлийн багш нараас шалтгаалж бидний ирээдүй шалтгаална шүү дээ. Тийм болохоор бид нар багшаа зөв сонгох нь бидний ирээдүй бас зөв болж байна гэсэн үг. Тийм л дээ. Гэхдээ бас бидний ирээдүй гэдэг чинь бас бидний сургуулиас шалтгаална шүү дээ. Тийм баталтай. Багш нар эсэргүүцээд хахад өөрөө заавал ирсэн нэгээ тэгээд манай сургуулийн одоо дээд далдан жишээлхэн гэх юм уу одоо амар хоорондоо хангалттай болоод байгаа байхгүй. Бодож ирээгүй. Өнөөдөр энэ сургуулийн сургууль хүмүүсийн ажлыг яа сайжруулах вэ? Шинэ сургуулиудаа одоо яа сайжруулах вэ? Юу хийх юм? Цаана ярих юм биш үү? Энэ эсвэлтүүд. Өнөөдөр бид нэр сургуульд нь ямар байгаа юм сургууль? Өнөөдөр хэдэн цагийн хичээл хийж байгаа үү? Хийж байгаа юу? Бүгдээс юм 7 цаг тийм үү? Ороо 4 цаг. Тэгээд ийм юмнуудыг бид нар яаж нарийн сайхан болох вэ? Энэ сургалтыг ямар гоё болох вэ гэдэг талаас би ярих юм бодсон байхгүй. Тэгсэн чинь энэ одоо сахилын сон. За тэгэхээр би энэ дээр тэр жадан баа маань минийш. Энэ цэрэн зөндөр минийш. Энэ хүн бас сантим минийш. Тэгээд би эднэрийн чирэн тийм энэ юм гэдэг юм алга. Ганцхан энэ сургуулийн сургууль хүмүүжлийн асуудлыг сайжруулаасай тийм ээ. Эдгээр талаас нь сайхан юм ярих гэсэн гэж бодож ирсэн. Тэрээс өөр бол одоо тааш ингэ маргаад хэрэгтэй гэдэг байгаа юм байх. Мэдүү. Энийг бас анхаарал тавьдаг юм тийм. Бид одоохон ингэ цогцлоо сонгоцоо гэтэл бид нэр адилхан ядан байгаа сонгоцоо гэж мөн адилхан энэ хүүхдийн төлөө явна шүү дээ. Тэгээ би гэсэн энэ дээр бас яг суурьтай хандаж ярих шаардлагатай шиг санагдаж байна. Тэгээд би ядан байгаа дэмжин, цогцлоо байгаа дэмжин гэдэг юм аа. Энийг одоо аль нь энэ сургуулийн захирал байж явна. Ганцхан бид нэр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхан. За жадан ба захирал болох чи. Одоо жадан ба шиг ийм хүүхдийнхээ төлөө зүтгэдэг, явдаг ийм математик багш юм байна. Одоо яг шууд сонгох та. Тийм байна уу? Байхгүй. Тэр одоо ийм сайн бодох хэрэгтэй. Манай жадан ба үнэхээр сайн. Энэ сургуулийн хэдэн өсөлтөөр үнэхээр хүүхдийнхээ төлөө явдаг, хийдэг, бүтээдэг ийм ус. Энийг хэн ч үгүй. Тэгэхээр ийм хүүхд бас бодож ярина шүү гэдэг байна. Өчигч үү. За одоо үгүлийг таслая. Тэхөө. Одоо таслаа. Тэгээд бас энэ чигээр төвлөрсөн байх юм байна. Тэгэхээр өөрсдөө саналаа хаадаг. Би одоо яг энэ хурлын төлөө өдөрч байгаа юм. За одоо үүнээс бүх багшаар ангийнхаа ангийн мэдж байгаа тийм байх шүү заяа. За. Манай төлөвлөлд ангидаа ороод ангийн багш нартайгаа уулзч байхдаа энэ сургуулийн сургалтын үйл ажиллагаагаа миний хувьд хариуцсан ажиллаж байгаа. Тэгэхээр сургалт болон хүмүүжлийн ажилтай холбоотой санал хүстэй анги хүчтэй багшаар нь дамжуулаад ингээд надад хүргээрээ тэгээд цаашдынхаа үйл ажиллагаанд ингээд анхааран одоо үйл ажиллагаанд ингээд тулгуурлан ажиллах болно гэж бас хэлмээр байна. Зүтгэбаа хөрөхгүй. Төрийн албаны шалгалт улс даяар яригдж байгаа. Тэнцвүүдийг гэсэн үнээр тэнцвүүл. Тэгэхээр жаданбаа багшаас идэвхгээр тэр төрийн албаны хууль шалгалтын дурдуудаа та суугаад шаардлагагүй байна. Болоостой одоо бадрахтаа баяр сайхан байгаа шүү дээ.
Хар хорин сумын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн эцэг эхийн хурлыг та бүхэндээ үндсэнд нь бүгднээр нь хүргэлээ. Эцэг эхчүүд цогцолмоо багшаас ямар нэг хариу шийдвэрийг сонсоогүйгээр хурал өндөрлсөн юм а. Гарч байгаа асуудал захирлын сонгон шалгаруулалтын журмын талаар үзэгч бүр өөрийн дүгнэлтийг хийх хэрэгтэй юм а. Цогцолмоо багш шаргуу өөрийн гэсэн зориг хүсэл тэмүүлэлтэд хэцүү үед бие барьж чаддаг эрч хүчтэй эмэгтэй гэдэг нь өөрийн байр сууриа хамгаалж байгаа байдлаас харагдаж байсан. Түүний хэлснээр бидний хэн ч гэсэн хүүхдийн төлөө гэсэн нэг зорилготой энэ ч утга учраа хадгалж харилцан зөвшөөрч чадна гэдэгт найдаж байна.